За өнөөдөр бүгдээрээ хос хүчний момент сэдвээр жишээ бодлого бодъё. За бид нар лекцээр үтсэн ижил модултай эсрэг чиглэлтэй параллел хоёр хүчийг хос хүч гэж нэрлэдэг. Хос хүч маань биеийг эргүүлэх үйлчлүүлэл үзүүлдэг. Тэгэхээр хос хүч маань моментоор илэрхийлэгддэг гэдгийг бид мэднэ. За өнөөдрийн жишээ бодлохын хувьд BCA жингүй дамнуурт M1 тэнцүү 100 Нм, M3 тэнцүү 1500 Нм хос хүчнүүд үйлчлэх бөгөөд А тулгуурын реакц 100 Нм А тулгуурын реакц 100 Н байхын тулд M2 момент ямар хэмжээтэй байх вэ гэсэн бодлого бодъё. За тэгэхээр бид нар хоёрдугаар хос хүчний моментийг олно гэсэн үг. За статикийн бодлого уддаг дарааллаасаараа бид нар эхлээд тэнцвэрийг судалж байгаа биеийг тусад нь салгаж авч зурна. За манай BC дамнуурын хувьд B цэгт хөлгөөнгүй нугсан тулгуур А цэгт ирмэгдээр тулсан байна. Тэгэхээр бид нар тулгуурыг судалж байгаа BCA дамнуурыг тусад нь салгаж авч зурах ёстой. За би зай хэмнэх үүднээс энэ зургийг дахиж зурсан гэж тооцоод тулгууруудаа арилгалаа. За дараа нь бид нар бие дүүлчилж байгаа идэвхтэй хүчнүүдийг дүрслэх ёстой. За манай бие дүүлж байгаа идэвхтэй хүчнүүд нь болохоор M1, M2, M3 гэсэн хос хүчнүүд байгаа. Дараа нь бид нар холбоосноос чөлөөлж холбоосны реакцийг дүрслэх ёстой. За А цэгт BCA дамнуур маань А цэгт ирмэгдээр тулсан байсан учраас тулгуурын реакц нь ACD перпендикуляр байх ёстой. За ингээд би А тулгуурын реакцийг RA гэж тэмдэглээд дүрслэлээ. AC перпендикуляр байхаар. За B тулгуур хөлгөөнгүй нугсан тулгуур учраас түүний реакц одоохондоо хэмжээ чиглэл мэдэгдэхгүй учраас би XB, YB гэсэн харилцан перпендикуляр хоёр байгуулагчид задлана. За энэ манай XB, YB. За ингээд бид холбоосноос чөлөөлж холбоосны реакцийг дүрсэлснээр манай бие одоо идэвхтэй болон реакцийн хүчний өөрчлөлт тэнцвэрт оршиж байгаа чөлөөт бие мэтээр төсөөлөгдөх боломжтой боллоо. За зургаас харахад BCA дамнуур маань хавтгаан ерөнхий байралтай хүчний системийн үйлчлэл тэнцвэрт оршиж байгаа бие мэтээр харагдаж байна гэсэн үг. За хавтгаан ерөнхий байралтай хүчний системийн тэнцвэрийн нөхцөл 3 тэгштгэлээр илэрхийлэгдгийг бид мэднэ. За манай бодлогын хувьд болохоор зөвхөн хоёрдугаар хос хүчний моментийг тодорхойлох учраас би ганцхан тэгштгэл ашиглан хоёрдугаар моментийг тодорхойлъё. За үүний тулд бидэнд мэдэгдэхгүй байгаа XB, YB реакцийг оролцуулахгүй тэгштгэл бичнэ. За тэгэхээр бид нар хүчний цэгтэй харьцангуй момент тэгтэй тэнцүү байхын тулд түүний мөрөн тэгтэй тэнцүү байх
ёстой. Ороор хэлбэл би бэцэгтэй харьцангуй хүчнүүдийн моментуудын нийлбэр тэгтээ тэнцүү байх ёстой гэсэн энэ тэгшитгэлийг ашиглавал M2 моментыг шууд болох нэг тэгшитгэлээр тодорхойлох боломжтой болно гэсэн үг. За 6-аас хараад бэцэгтэй харьцангуй моментын тэгшитгэлийг бичье. За энэ дээр M1 гэсэн момент бүхий хос хүч маань биеийг нар зөв эргүүлж байгаа учраас бид нар түүний тэмдгийг хасгаар авна. За M2, M3 гэсэн хос хүчнүүд байна. Мөн адил биеийг нар буруу эргүүлэх үйлчлэл үзүүлэх учраас M2, M3 моментыг хасах тэмдэгтэйгээр авлаа. За RA гэсэн реакц маань харин биеийг бэцэгтэй харьцангуйгаар нар буруу эргүүлэх үйлчлэл үзүүлэх учраас моментын тэмдэг нэмэхээр RA реакцийн модулыг бэцэгтэй харьцангуй мөрөөр үржүүлсэн үржүүртэй тэнцүү байна. За ингээд бэцэгтэй харьцангуй моментуудын нийлбэр тэгтээ тэнцүү гэсэн тэгшитгэл, тэнцвэрийн тэгшитгэл бичлээ. За үүнийгээ би 1 гэдэг дугаарлажээ. За бид тодорхойлох гэж байгаа 2 дугаар хос хүчний моментыг энэ тэгшитгэлээс олвол RA гүрчгэн түүний бэцэгтэй харьцангуй мөр за хасах нь 1 ба 3 дугаар хос хүчний моментууд. За энэ тэгшитгэлийг би 2 тэмдэглэжээ. За 2 дугаар тэгшитгэлээс харахад RA реакцийн модуль мэдэгч байгаа. M1, M3 моментуудын модулууд бүгд мэдэгч байгаа. H буюу RA реакцийн бэцэгтэй харьцангуй мөрийг тодорхойлчих юм бол M2 гэсэн хос хүчний моментыг тодорхойлох боломжтой болох нь харагдаж байна. За хүчний мөр гэж юу вэ гэдгийг цөмөрөө иргэн саны. За RA реакцийн хувьд авч үзнэ. За RA реакцийн бэцэгтэй харьцангуй мөр гэдэг маань болохоор RA реакцийнхаа үйлчлэлийн шугамыг цөмөр татъя. За энэ бэцэгтэй харьцангуй мөр учраас бэцэгээс RA реакцийн үйлчлэлийн шугам хүртэлх хамгийн ойр зай буюу RA реакцийн үйлчлэлийн шугам руу булгасан перпендикуларын урт байх ёстой. За энэ огтлцсон цэгийг би A1 гэж тэмдэглэе. Тэгэхээр бидний тодорхойлох гэж байгаа мөр H юутай тэнцүү байх вэ гэхээр 6-аас харахад BA1 гэсэн зайтай тэнцүү байна. За үүнийг олохын тулд бид нар бага зэргийн бодолт хийн. За C-цэгээс BA1 хэрчим рүү перпендикуляр болгоод огтлцлын цэгийг C1 гэж тэмдэглэе. За тэгвэл B1 буюу нөгөө мөр маань бэцэгтэй харьцангуй мөр маань B C1 дээр нэмэх нь C1A болох нь 6-аас харагдаж байна. За тэгэхээр A1 C1 гэсэн зай маань AC-ийн урттай тэнцүү учраас гурвалжин ACD тэгшин цогт гурвалжинг авч үзвэл гифтнузын AC гифтнузын уртыг бид нар косинусын харьцаа бичиж олж болно. За косинус 60 градусын өнцгийн хувьд
60 градусын өнцгөө косинусын харьцаа бичвэл налсан катет буюу CD-г АЦ гифтнүүцэд харьцуулсан харьцаагаар тодорхойлогдно. За эндээс гифтнүүцийн урт АЦ маань юутай тэнцвэр байх нь CD-г хуваах нь косинус 60 градус. За зурган дээрээс CD-гийн урт 3 м гэж харагдаж байна. Өгөгдсөн. Косинус 60 градуст 2-1 буюу 0.5. За ингээд АЦ гифтнүүцийн урт 6 м гэж боллоо. За яг үүнтэй адилханаар одоо цөмөрөө BC1 зайг тодорхойлохын тулд гурвалжин BC1. За энэ маань мөн адил тэгшүүн цогт гурвалжин. За энэ дээр цөмөрөө зураг руу анхаарал таараарай. За энд 60 градусын өнцгөө үүсгэсэн байна. ACD 60 градус, энд мэдээж 90 градус тэгшүүн цог байна. За тэгэхээр BCC1 гэсэн өнцөг маань 30 градус байх нь тодорхой. За 30 градус тэгшүүн цогт гурвалжны үед 30 градусын эсрэг орших катет маань гифтнүүцийнхаа хагастай тэнцвэр байдаг. За энийг бас синусын харьцаа бичиж олж болно. За тэгвэл цөмөрө шууд мэдэх учраас BC1 буюу 30 градусын эсрэг орших катет гифтнүүцийнхаа хагастай тэнцвэр. BC-г хуваах нь 2 буюу BC 8 м хуваах нь 2 гээд урт нь 4 м болж байна. За тэгвэл бид нар RA реакцийн B зэгтэй харьцангуй мөрийг одоо олох боломжтой болчлоо. BC1 4 м. За АЦ буюу C1А 6 м. За ингээд бидний нөгөө хайж байсан RA реакцийн B зэгтэй харьцангуй мөр 10 м боллоо. За одоо тэгвэл цөмөрөө 2 дугаар тэгшдэглээс M2 момент олох боломжтой боллоо. RA реакцийн модуль нь 100 Нм өгөгдсөн. За мөр нь 10 м гэж сая бид нар тодорхойлсон байгаа. M1 нэгдүгээр хос хүчний модуль 900 Нм гээд өгөгдсөн. 3 дугаар хос хүчний модуль 1500 Ньютон метр гэж өгөгдсөн учраас тоо утгуудыг орлуулвал хасах дэмжигтэй 1400 Ньютон метр гэж болтлоо. За ийхүү бидний тодорхойлох байсан 2 дугаар хос хүчний момент нь 1400 Ньютон метр гэсэн модультай байна. За энэ дээр анхаарах зүйл юу вэ гэхээр хасах тэмдэг. За энэ хасах тэмдэг юуг илэрхийлж байна гэхээр бидний энд зурагт дүрсэлсэн байгаа M2 гэсэн моментийн хувьд чиглэл нь эсрэг байна л гэсэн үг. Урвал бийг нар буруу эргүүлэх ийм үйлчлэлтэй хос хүч байна гэсэн үг юм аа. За энэ бодлого цөмөр арай өөр аргаар бодъё. А тулгуурын реакц харилцан перпендикуляр XA, YA гэсэн байгуулагчид задлаад түүний модулийг олъё. За RA X буюу манай зурагт тэмдэглэснээр XA юутай тэнцвэр байх вэ гэхээр за энэ өнцгийг альфа гэж тэмдэглэжүүл RA гурчин насан катет учраас косинус альфа. За RA Y буюу YA гэсэн реакц нь RA гурчин синус альфа байна. За альфа онцгийн хувьд
энд 60 градус учраас солбоод энд 60 градусын өнцөг үүснэ. Тэгэхээр альфа өнцөг маань 30 градус болж байна. Тэгэхээр эра 100 гэж өгөгдсөн. Үржих нь косинус 30 градус буюу 800-ны тэг бүхэл 1866 болно. Тэгэхээр түүний фракц нь 86.6 ньютон болно. Харин y тэнхлэг дээрх фракц нь 100 гүржих нь синус 30 градус буюу 100 гүржих нь 2.1. За ингээд 50 ньютон болно. За тэгвэл бид нар R реакцийнхаа реакцаа X y тэнхлэг рүү реакцлоо гэсэн үг. Одоо яг урдлын аргаар буцантай адилхан BCA дамнуурт үйлчилж байгаа бүх хүчнүүдийн B-цэгтэй харьцангуй моментийн тэгштгэл тэгтэй тэнцүү гэсэн тэгшгэлийг бичье. За M1 бийг нар зөв эргүүлэх учраас хасах тэмдэгтээ M1 M2 болон M3 момент хос хүчнүүд маань биеийг нар зөв эргүүлэх учраас хасах тэмдэгтэйгээр тэгшгэлдээ бичлээ. За одоо XR реакцийг авч үзье. XR реакц маань B-цэгтэй харьцангуйгаар биеийг нар буруу эргүүлж байгаа учраас моментийн тэгшгэлд нэмэх тэмдэгтэйгээр за түүний мөр нь B-цэгтэй харьцангуй XR реакцийн мөр гэдэг маань AD болох зургаас харагдаж байна. За үржих нь AD. За Y реакцийн хувьд мөн адил B-цэгтэй харьцангуйгаар биеийг нар буруу эргүүлж байгаа учраас YA гүржих нь за мөр нь B-цэгтэй харьцангуй Y реакцийн мөр BD. За тэнцүү тэг гэсэн юм тэгштгэл гарч ирж байна. За энэ тэгшгэлээс M2-ыг олъё. M2 тэнцүү XA гүржих нь AD нэмэх нь YA гүржих нь BD хасах нь M1 хасах нь M2 гэсэн хэлбэртэй болно. За ADZ болон BD олвол бид нар M2-ыг шууд олох боломжтой болж байна. За энэ зурган дээрээс харъя. AD. За ADZ-г олохын тулд бид нар ACD гэсэн гурвалжинг авч үзье. Гурвалжин ACD тэгшин цэгт гурвалжин 60 градусын өнцгийн хувьд эсрэг орших градус болох учраас синусын харьцаа бичиж синус 60 градус тэнцүү эсрэг орших градусд AD харьцуулах нь гэрт нууц AC. За эндээс бидний тодорхойлох ёстой AD гэсэн зай маань AC-г үржих нь синус 60 градус буюу за AC 6 м гэж бид нар тодорхойлсон байгаа. За синус 60 градус тэг 1866. За ингээд тоо утх нь 5 бүхэл 1196 м гарч байна. За тэгвэл цөмөр энэ тэгшгэлээ үргэлжлүүлэн бодъё. XA
86.6. АД 5,196. За нэмэх нь Y 50 ньютон. За BDZ гэдэг маань 8 дээр нэмэх нь 3 буюу 11 метр. Хасах нь M1 900 ньютон метр гэж өгөгдсөн байгаа. M3 1500 ньютон метр гэж өгөгдсөн. За ингээд тоо утгыг олвол хасах дэмжигтэй 1400 ньютон метр гарч байна. За энэ бодлогын үед юуг анхаарах вэ гэхээр хүчний цэгтэй харьцангуй мөр гэдэг ойлголтоо маш сайн анхаарах хэрэгтэй. За энэ дээр давтаж хэлэхэд X хүчний B цэгтэй харьцангуй мөр гэдэг маань яагаад А дээр авсан бэ гэхээр X хүчний үйлчлэлийн шугамаар үргэлжлүүлж татаад B цэгээс төлөв болгосон перпендикуляр. Y-гийн хувьд мөн адилхан B цэгтэй харьцангуй Y хүчний мөр гэдэг маань Y реакцийн үйлчлэлийн шугам руу B цэгээс болгосон перпендикуляр. За ингээд хоёр аргаар ботсон хариу маань адилхан хасах 1400 ньютон метр гэж гарлаа.